Төв аймгийн боловсрол шинжлэх ухааны газар үзүүлж байна. Орчин цагийн боловсролын анхны танхимын сургууль Төв аймагт Богдхан уулын хүнцэл завчид уулын хошуунд анхны сургууль 1923 оны 6 дугаар сард 15 сурагч 1 багштай байгуулагджээ. Манай аймагт сурган хүмүүжүүлэх ухааны кабинет нэрээр боловсролын мэргэжил арга зүйн байгууллага анх 1957 онд байгуулагдсан нь одоогийн боловсрол шинжлэх ухааны газрын үндэс суурь болсон байна. Аймгийн гэгэрлийн хилтээс болон ардын боловсролын хилцээний дэргэд сурган хүмүүжүүлэх ухааны кабинет, сургалт заах аргын кабинет, судалгаа арга зүйн төв болон өргөжөж багш нарын мэргэжил боловсрол заах арга, ур чадварыг сайжруулах замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, тэргүүн туршлагыг судлах, нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурган хүмүүжүүлэх суртал нэвтрүүлэг, хичээл болон хүүхдийн судалгааны ажлын арга зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байв. 2021 оноос боловсрол шинжлэх ухааны газар нь боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, технологи, суралцагчийн эрх, хамгаалал, хөгжил, төлөвшөл, тэгш хамран сургалт, ажил мэргэжлийн чиг баримжаа, багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, захим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах, суралцагч, эцэг их асан хамгаалагч, олон нийтийг энэ чиглэлийн мэдээлэлээр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болж, орон нутгийн боловсролын 75 байгууллагыг игнэндээ нэгдгсэн томоохон салбар болон өргөжлөө. Манай байгууллага 3 нэгжтэй нийт 23 оронтойтой ажиллаж байна. Үүнд боловсрол шинжлэх ухааны газрын дарга, төсөв санхүү үйлчилгээний хилтэс 10, сургалт арга зүйн нэгж 7, санхүү статистик сургалтын орчин, хяналт шинжилгээний нэгж 5. Аймгийн боловсролын салбарт хүүхэд бүр цэцэрлэгт, хөгжсөн багшаас чадварлаг сурагч, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах хөтөлбөр, хүүхдэд ээлтэй дотор байр, оюунлаг Төв аймаг гэсэн 5 бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 41, төрийн 38, төрийн бус 3 цэцэрлэг, ерөнхий боловсролын 31, төрийн 30, төрийн бус өмчийн 1 сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1, политехник коллеж 3, нийт 75 сургалтын байгууллага үйл ажиллагаагаа явуулж, эдгээрт 30 мянга шахам хүүхэд, 1200 гаруй багш ажиллаж байна. Залуу эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022 онд цэцэрлэг бага бүлэгтэй 1-2 насны 90 хүүхэд хамруулж эхэлснээс хойш нийт 335 хүүхэд ясэл цэцэрлэгийн бага бүлэгт хамрагддаг боллоо. Боловсрол шинжлэх ухааны газрын дэргэд албан бус насан туршийн боловсролын төв нь албан бус боловсролоор боловсрол нөхөн олгох сургалтыг тасралтгүй явуулахад томоохон дэмжлэг болж 27 сумын иргэдэд дүүцсэн хөтөлбөр, бичиг үсгийн боловсрол олгох, захиалагт ба зорилтод амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулж байна. Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтэрж, төсвийн шинжилгээг хэрэгжүүлж багшийн ажлыг болон сургууль, цэцэрлэгийн менежментийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага үнэлдэг боллоо. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-ээс 4-р төвшөнд ерөнхий боловсролын сургууль 46.6% үнэлэгдэн 13.3 хүүхдээр 1-ээс 4-р төвшөнд цэцэрлэг 47.2% нь үнэлэгдэн 4 пунктээр тус өслөө. Аймгийн засаг даргын дэргэдэг шинжлэх ухааны технологийн зөвлөлийн засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны А-дроп 165 тоо захирамжаар байгуулсан. Төв аймгийн засаг даргын тамгын газар эрдэмтдийн зөвлөл хамтран Монгол төрийн голомт эрдэм шинжилгээний хурал Төв аймгийн эрдэмтдийн чуулганыг шин зууны хөгжлийг шинжлэх ухаанаар түүчээлэн урайндор зохион байгуулсан байна. Боловсрол шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны технологийн сан, шинжлэх ухааны академитай хамтран аймгийн засаг даргын тамгын газар шинжлэх ухааны технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор 100 мод хотод шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулын аянг амжилттай зохион байгууллаа.